Дэлхийн монголчуудын ээжэл радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн Давоос баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргүн, найруулагч болон хөтлөгч Чимбанар хамтран өргөнө. Манай Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл Бишүүгээд хамтран ажиллаж байна. За аялахад алс хийц гараагүй ураатай 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллалын хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж байна. За өглөөний мэнд Дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, өглөөний мэнд Чимба. За өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан. За Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 3 сарын 14-ний өдөр тохиож байна. Тэгэхээр он гараад өнөөдөр бол 73 дахь өдөр. За он дуусгаад 292 үлдсэн байна. За би цаг агарын мэдээллийг танилцуулъя. Яг одоо Улаанбаатарт хасах 12 химийн хүүтэн байна гэсэн байна. За өдөртөө өнөөдөр хасах 4 химийн хүүтэн байх юм байна. Маргааш буюу Бям гарагийн шөнө хасах 18 хэмтэй байх юм байна. За өдөртөө хасах 3-тай, Бям гарагийн шөнө хасах 13-тай, өдөртөө хасах 2-тай. За эрт даваа гарагт шөндөө хасах 13, өдөртөө нэмэх 4-тэй болж тулаарах бол Мегмар гарагт шөндөө хасах 9 онж, өдөртөө нэмэх 8-тай болж тулаарах нэ. За цагаагаар бол янзын сайхан хавар цаг бол ялтчгүй ингээд хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн, тайвшруулсан сайхан мэдээтэй л үргэлж дулаарж явдаг болохоор сайхан ухтах юм те. Эх 7 хоног харахад 1 7 6 8 12 11 гэд ингээд дээшээ өксөд явчихсан л харагдаад байна те. За Улаанбаатарт бол Мегмар гараг гэхэд нэмэх 8 таах нэ. За ойрд мэдэгдэг юм сайхан дулаан байх юм байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр бүгдээрээ өнөөдөр ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. За тэгэхээр өнөөдөр ер нь ийм шинжлэх ухаанчид гэх юм уу, тоочид за олон хүмүүсийн маш том баярын өдөр. Яг тэгэхээр 3 сарын 14. За 3 сарын 14 гэдэг бол 314 гэж хамгийн нууцлаг математикчдын хувьд хамгийн нандин гэж хэлж болно. Эсвэл хараалтай ч гэж хэлж болно. За тэрийг бол нэвтрүүлгийн сүүл хэсгээр бол ярина. Ямар ч хэлсэн өнөөдөр энэ утгаараа олон тийм одоо шинжлэх ухаан сонирхогчдын онцгой өдрөө. Тэгэд энэ өдрийг нэг дэлхийд ихнэ P өдөр гэж бас нэрлэдэг. За яг тэмдэглэлт өдөр гэвэл өнөөдөр дэлхийн олон улсын математикчдын өдөр тохиож байгаа юм байна. За математик гэдэг бол одоо яг энэ ЮНЕСКО-гоос бүр зарласан юм байна. 2019 оноос хойш аль биесээр олон улсын математикийн өдөр гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-гоос ингэж жил болгон тэмдэглэдэг болсон. Математик гэдэг бол одоо зарим хүмүүсийн одоо хэцүү юм шиг зүйл байдаг, зарим хүмүүсийн хувьд хамгийн хайртай зүйл байдаг. За ер нь бол цаана дотор бол математик бол тэр чигээрээ шинжлэх ухаан гэж хэлж болно. Шинжлэх ухааны суурь, шинжлэх ухааны хэл гэдэг бол математик. За тэгэхээр бүх юм хэл гэж одоо бас ойлгож болно те. Хөгжим гэдэг бол одоо хүний сэтгэлийн хэл гэдэг бол одоо шинжлэх ухааны хэл бол яалтчгүй математик гэдэг. За тэрийг хэн хэлсэн бэ гэхээр Галилей хэлсэн байдаг. Галилейг бол Альберт Айнштайн ер нь орчин үеийн цагийн шинжлэх ухааны үүсгэн байгуулагч эцэг нь гэж үздэг. Галилей ингэж хэлсэн байна. Математик бол ертөнцийг бурхан бүтээхдээ бичсэн хэл юм а гэж ингэж тайлбарлаж хэлсэн байгаа. Тэгэхээр үнний хэл гэж бас нэг талаар хэлж болно. За энэс өмнө амьдарч ирсэн эрт дээрд амьдарч Евклид хүртэл энэртний грек математикч математик бол бурханы бодол юм а. Энэ бол ертөнцийн хууль гэж бас хэлсэн байна. За Джеймс Жозеф Сильвестр илүү тийм уянгалаг байдлаар илэрхийлсэн. Математик бол учир шалтгааны хөгжим юм а гэж бас ингэ янз янзаар хэлсэн байна те. За тэгэд математиктэй холбоотой нэг асуудал нь хүмүүс математик дурлахын тулд хамгийн төвөмөл байдаг буруу ойлголт нь хүмүүс математикт дуртай байхын тулд сайн байх хэрэгтэй. Эсвэл олимпиадад орсон л болж математик сайн гэж боддог. Бас яг үнэндээ тийм биш. Математик бол яг учир шалтгаан юу вэ? Үнэн юу вэ? Яг тэр нь математик дээр үргэлж гарч яадаг. Энэс заавал ингээд супер сайн байхалгүй. Хүн үргэлж мундаг байхалгүй шүү дээ. Сайжирч яхад чухал. Тэгээд математикт бас дурлж болдог. За манай аав бол одоо намайг 0-ийн ногоонт гэх юм уу? За 0 бас дунд ангид бас хэцүүхэн сурч яхад тооны гүнзгий дээр сурч яхад чи монгол хэл физик мэзик тэр хичээлүүдэд ерөнхийдөө үнэхээр амжихгүй бол орхиж болно. Хамгийн гол нь математикал битээ орхиорой гэж үгүй их заадаг байсан. За яг би бол математикт юм сайн гэж хэлэхгүй. Гэхдээ математикт бол маш их хайртай.
За тэгээд зөвөр яг заавал ингээд математикийг дахин шүтгэхийн тулд бол дуртайхын тулд математикээр ингээд супер бусдаас илүү байхтай болно. Зүгээр л дурлж болдог гайхамшигтай хэл гэдгээр нь бид нар нэг удаа авч үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За математикийн талаар юу гэж бодож байна да? Яг сая яг чамаг яриад хэлэхэд зүгээр нөгөө амьдрал дээр ойрхон гэдэг шүү дээ. Яг тэр санаанд орж ирэл. Одоо жишээ нь энэ 7 хоногт нөгөө орой ингээд хүүхдүүдтэй ингээд яг орой унтахт ном уншиж өгөөд тий. Тэнгүүд энэ 7 хоног ном одоо уншуулах ном манай бас 6 наст өөрөө аваад ирдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө бяцхан санхүүч хэлүүдээ нэг тиймэрхүү ном байсан юм аа. За. Тэгээд тэн дээр яалтчгүй одоо мөнгөний тухай ч юм уу ярьдаг. Тэгээд нөгөө одоо одоохондоо цэцэрлэгт явж байгаа учраас тоо сайн сурааг байгаа. Тэгээд яг нэг нөгөөтийг уншиж өгч яхад нэг тайлбарлах жишээ гаргаж өгөх хэрэг болоод тэгсэн чинь одоо жишээ нь юу байгаа штэ нөгөө бид нар баг байхад яг тэгдэг өстэй. Чамд одоо над нэг мөнгө байж тээ тий одоо нэг цагаан сараар дүүн ингээд нэг 10,000 20,000 төгрөгтэй болчихлоо шүү дээ. Тэнгүүд ах эгчнэр нь олонгууд 3 мөнгө энэ ганцхан мөнгөөрөө солих уу гэдэг нэг иймэрхүү байдаг шүү дээ. Тэгсэн чинь яг би тэрийг хэлж өгөх гээд одоо энэ мөнгө нь тайлбарлах гэхээр жоохон хэцүү болоод шүү дээ. Тэнгүүд би мөнгө авчираад 1000-т 5,000-т 10,000-т ингэж авчираад за энэ 3 одоо энэ олон мөнгө байгаа энэ мөнгөтэй чинь тэнцэнэ гэж зааж өгөөд тэгсэн чинь их чинь жоохон сон зэрэлдэхгүй яасан гэсэн чинь энийг заагаад өгчөж байгаа юм гэхэд ер нь бол гэж аргалж байгаад одоо дүүтэйгээ мөнгө солих ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас хийдэг байсан байгаа байхгүй. Тэгэхэд одоо 3 мөнгө авах уу 1 мөнгө авах уу чи алийг авах уу одоо энэ өнгийн эсвэл хараад тогтоогоод авчих гэдэг аминдаа зааж өгч байгаа. Тэгэл энэ яг тэрнээс нөгөө амьдралын шаардлага гэж байгаа штэ тий. Тэгэхээр яалтчгүй хамгийн одоо хүн боловсрал олоод эхлэхэд одоо мөнгө төгрөгтэй харьцах гэдэг юм уу өөрөө ирэхгүй л цаанаасаа математик сурах шаардлагатай цагч гэдэг юм уу яг хүүхдээр харж байгаа те тоо насаа хэлэх гэдэг юм уу иймэрхүү зүйлээс эхлээл математик сураад явах хэрэгтэй байдаг. Энэ математик бол явсаар байгаа л ер нь бол бид нэр ялангуяа одоо сургуульд байхад бол төгсөн төгсөл бол салахгүй шүү дээ. Яаж одоо ямар ч хичээл авьяастай байсан гэсэн тийм. Тэгээ заавал дуурлахын тулд та математик дуртайхын тулд ингээд бусдаас илүү байх хэрэгтэй чадахгүй байна гэж одоо яах хэрэггүй. Хэдий чадахгүй байсан ч гэсэн скол хэцүү нэгэн хэсэг хэцүү байсан ч бас дурлж болдог гэдгийг мартаж болохгүй. Ер нь бол хүн хэцүү юмд дурлж болдог гэж одоо Харвардын 5-4-ийн нэг гэд би сонсч байсан. Ер нь бол энэ математикт дуурлах нь үнэн та яг үнэндээ үнэнд л хайртай бол хүссэн үсээгөө математикт дуурлах учиртай. Тэгээд бас нэг сүүлийн үеийн бас нэг сайхан мэдээ. Нэг юм дахиад нэг үг хэлчихье гэж бодлоо. Бид нар худлаа ярих болгондоо үнэнд өртөө тавьж идэг. Хизээ нэгэн цагт бид нар өрөө төлдгөө гэдэг шиг. Математикта зууралдах юм бол бид нар хизээ нэгэн цагт хөгжин гэх юм уу гол түлхүүр нь бол энд байгаа. За хэдий манай Монгол орн тийм одоо хөгжлөөр юу байгаа ч гэсэнтэй хоцроод байгаа тал байгаа ч гэсэн бид нар математиктаа бас зарим хүмүүс монголчууд маань зууралдаж байгаа гэдгийг дуулахад маш таатай. 2024 оны Их Британд болсон олон улсын математикийн олимпиадаар манай Монголын баг дэлхийд 16-д бичигдсэн. За энэ одоо багийн одоос хүүхдүүдийг би алдаршуулъя гэж бодсон юм аа. 6 хүүхэд ер нь багаар оролцдог. Тэгээд нэг алтан медаль авсан. Энэ бол дэлгэр далайн эрнэрэлт гэдэг хүү 29 оноогоор алтан медаль хүртсэн байгаа. Тамирын бэлгүүн гэрэлт 59 одоо 28 оноогоор мөнгөн медаль, Одон Баатрын Тэнгис мөнгөн медаль, Баяр хүрэл медаль, баярын бэлгүүтэй хүрэл медаль, Сонрын манлай хүрэл медаль, хавал болоод нурсалтаа хүрэл медаль гэдэг багаараа бүгд медальтай буцаад ингээд багийн оноогоор монголчууд Израиль, Гонконгоос дээшээ, Иран, Бразил, Франц гэдэг ийм том улсуудаас дээшээ энэхүү бас математикаар чаддаг монгол хүүхдүүд чаддаг гэдгийг харуулж байгаа. Тэгээд өнөөдөр математикчдаа баяр хүргэе. За баяр хүргэе үнэхээр мундаг бай тээ. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ элэг хамгаалах бэлтгэл бие шүү байд хамтран ажиллаж байна. За элэг нь одоо дунджаар 1500 г хүний биеийн хамгийн том эргэтэн. Элэг нь бие махбодын шаардлагатай дулааны 3/1-ийг гаргана. За бүх цусны эргэлт, өөх цусны молекул бусад солилцоог явуулдаг чухал эргэтэн мэдээж хэрэг. За 24 цагт нийт 2000 литр ус дамжуулан өнгөрөөдөг юм эргэтэн байна. За тийм учраас элэгний одоо хамгийн одоо чухал 3 үргэн цусны шүүрлэл нь хоол боловсруулахад тусалдаг, цуснд хорт байдлыг зэвэрлэдэг, шаардлагатай үед глюкозыг эрчим хүч болгон хадгалах юм үүрэгтэй байдаг. Тэгэд эргэтэн ийм тохиолдолд одоо анхааралтай сонсож байгаарай. Таны
илэг бас асуудалтай байж магадгүй. Бас чимээгүй эргэтэн гэдэг. Бас муудсан үгүй юугээ мэдэрдэггүй. Тэгэхээр одоо шалтгаангүй ядарч суйлдаад байвал ачаалтаа болвол илгээ бас нэг анхаарал үзээрэй. Зохиолоогүй хэрнээ бид дээр ингээ зүгээр хөнкөнд дарахад хөхрөөд байдаг нэг тийм хүмүүс байдаг. Энэ бол бас илэг муудсны шинж байж магадгүй гэдэг. За жин хасагдаж хоолны дуршил багасах магадaltaй. За хөвлийн баруун хаврах дор өвдөд байвал бас юм асуудалтай байж магадгүй. Царай зонхийгоод арь шаарлан зэрэг шинж тэмдэг илэрдэг бол илэг дээр анхаарах хэрэгтэй. Ер нь заавал муудсны дараач илэг дээр анхаарад ургамлын гаралтай ямар нэгэн сүрэг хандлагагүй сүрэг одоо нөлөөгүй тийм юмуудыг бол ашиглаж болно. Энэ бол биш юу гэдэг те. Ургамлын гаралтай гэж байгаа. За тэгээ энэ дээр бас харахад одоо бид нэр юу гэдэг ер нь найз нөхдөдөө уулзах гэдэг юм. Одоо өнөөдөр баасан гараг болж байна. Өсөө өсөөгүй заримдаа бас одоо алкоголны хэрэглээч юм уу байгаад байдаг те. Тэгэхээр энэ бэлтгэмлийн хувьд гэх юм бол бас одоо шаардлагат хоргоожуулах, цэвэршүүлэх гэдэг юм ийм зорилгоор бас хэрэглэх боломжтой гэж байна. Тэгэхээр бид нэр наан нийлхээ одоо хамгаална гэдэг. Нэг үеэ бодоход бас бид нэр те одоо янз бүрийн тийм хэрэглэх шаардлага гарах юм бол урьдчилаад хамгаалдаг те. За дараа нь гэсэн хоргоожуулах гэдэг энэ талаас нь бас бэлтгэлүүд хэрэглээд бас хөвшиж байгаа. Энэ нь болохоор цаанаасаа зориултын учраас одоо нэлээд тийм давуу талууд байгаа гэж бодож байна. За тэгдэггүй яах вэ? За тэгээд мэдээж хэрэг цэвэршүүлэх шаардалт захтнаа чанан хөрөст хэрэглэхэд маш тохиромжтой. Ийм биш үү гэдгийг Монсын бүх салбар болон эмийн сонгуудаас худалдан авах та боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж хэрэг утсаар авна. Утсаар авахдаа 181883 гэж Монсын лавлах руу залгаад асуугаарай. 181883. За манай нэвтрүүлэгтээ хоргоожуулах, цэвэршүүлэх, илэг хамгаалах зорилгоор хэрэглэх илэг хамгаалах бэлтгэл биш үү гэд хамтран ажиллаа. Баярлалаа. За Монгол хүмүүсийн оюуны потенциал сайтай гэгддэг штэ мундаг юм багт баяр хүргэе гэд. Мэдээж хэрэг хичээгэл байвал болох бах монголчууд бол чадна гэдгийг хэдий цөөхөн амтаач гэсэн дэлхийн хамгийн хүчрхэг гүрнүүдтэй бас энэ зэрэгцээ заримынх нь дээр нь гიშгээд ингээд бас математикт өрсөлдөж чадчихээн. Энэ одоо ирээдүйн мэдээж хэрэг хамгийн сайхан дохио гэж бодож байна. За хүүхдүүдэд бол математик дурлуулах хэрэгтэй. Та математикт дургүй байвал ууралж одоо шахаж бол ерөөсөө хэрэггүй. Миний бодлоор зүгээр дурлуулахад л болно. Хүн бол одоо үргэлж мундаг үе байхгүй. Зарим нь хоцорч ойлгодог хүмүүс байгаа. Зарим нь амьдралын тухайн үедээ биш дараа нь нэрээ тийш тэгэл орж ирдэг энэ байгаа. Энэ болгон чинь хөгжил өөрөөхөөрөө л явж идэг. Зүгээр дурлуулах нь хамгийн чухал гэж яриад байгаа тийм. Яг би яг энэ дээр бодсон чинь нэгдүгээр ангид байхад би яг 10 дугаар ангид гайгүй сурч байсан. Одоо тэнгуү дундуур нь 7 дугаар ангид яг математик дээр бүр нэг муу гарч ирсэн тохиол байдаг байхгүй. Тэгээд тухайн үед яг бас нэг хэсэг нэг жоохон шилжилт хөдөлгөөн 8 дугаар ангид болдог штэ. Тэгээд яг нөгөө нийлж байгаа хүмүүс гэдэг юм уу тэр янз бүрийн нөлөө байгаа. Тэгэл сүүлд нэг нийлдэг байсан найз маань гадагшаа явал өөр найз маань хичээлдээсээ нөгөө найзтайгаа нийлээд эхэлсэн. Тэгээд нөгөө математикийн одоо нөгөө юу байдаг штэ, томьёоны ном байдаг штэ. Сүүлдээ тэрүүнд айгуу дуртай болчихдог. Кайф нь юунаас гэхээр ингээд тоо бодож байгаад айгуу гоё ингээд хариунд таарад ингээд одоо номын хаадлыг харангууд зүг гарцсан тий. Тэнгүү тэр бас айгуу гоё мэдрэмж байгаа байдаг. Тэнгүү өөрөө ирэхгүй л яг чиний сайн хэлдэг шиг дурдчих юм бол нөгөө мэдрэмжээ аваад явчихаар чинь цаашаа бас заавал шаардуулаад байх юм байхгүй тийм. Би бүр нэг сандгийн их сургуульд орчих солиод юм шиг 5 дахь өдөр хүмүүс шоудаж явж байхад шүнж тоотож нэг онжсэн. Тэр одоо шиг. За юм хэрэг гэсэн мэн намайг 10 жил байхад математикийн гавлууд дандаа эмэгтэй хүүхдүүд байдаг байж үлээ. Миний багын найз нэг нь учир нь юу байна гэсэн мэн. За энэ эмэгтэйчүүд математикт муу сайн гэдэг ойлголт утгагүй ойлголт юм шиг санагддаг. Ягаад гэхээр энэнийг нөгөө Мэри Кюри гэдэг хүн чинь өөрөө эмэгтэй хүн бүр 2 төрлөөр Нобель авч болдог шинжлэх ухаанд бүр хамаагүй илүү хүчрхэг байж болдог гэдгийг баталсан. Тэр бол одоо эмэгтэйчүүд маш зөвөр эмэгтэйчүүд магадгүй хүүхд гаргадаг гэх юм уу. Тэр гэрэл карьерийн хувьд тацурчдаг болохоос ш адилхан л тоо ноцолтоод байж болно тийм. Тэгэхээр яг өнөөдрийн миний бас танилцуулах байгаа одоо өнөөдөр төрсэн алдартай хүн гэдэг тэрэн сэдвтэй яг холбогдож байгаа юм л да. Бидний хамгийн ухаантай гэж л ойлгодог. Төрсэн алдартай. Тий, өнөөдөр төрсэн алдартай гэх юм бол одоо сонгодог физикийн эцэг Нобелийн шагналт Альберт Эйнштейн байгаа. Тэгэхээр 1879 оны 3 сарын 14-нд төрсэн гэж байгаа. Тэгэхээр одоо энэ хүнийг бид нэр хамгийн ухаантай гэдэг л нэг бэлэг тэмдэг гэж ойлгодог шүү дээ. Тэнгүүд ямар сайндаа одоо тархин өөр байсан юм уу ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлээр хүртэл дараа нь ингээд шинжилж судалсан гэдээ ярьж байгаа. Тэнгүүд эрэгтэй эмэгтэй эсвэл хүний яг
би физиологи талаасаа бол энэ хүн тийм давмгай зүйл бол байхгүй байгаа тийм. Аа. Тэгэхээр энэ үнийхээ бас холбоотой мэдээллүүдэд танилцъя гэж бодож байна. За. Тэгэхээр би бас харж манай одоо аригун ч юм уу тийм одоо нөгөө тал нэвтрүүлэг за ингээл эрдэмтдийн тухай маш их ярьдаг. Тэгэнгүүт миний хувьд ингээд яг бас одоо математик гэж жишээ за нэг бодох ч гэдэг юм уу нэг асуудал байлаа гэж бодоход тэрийг зүгээр бас эфирээр ярина эрдэмтдийн тухай ярина сонирхолтой байлгана гэдэг бас өөрөө нэлээд хэцүү байна да гэж надад санагдсан. Тэгээ өчигдөр би материал бэлдэх явцдаа бол ингээд харж хахад за ихэвчлэн хүмүүс ямар зүйлийг сонирхоод байдгийгүүт одоо энэ хүний те одоо ямар нээлтүүд хийсэн байна гэдэг талаар нэлээд байдаг. Гэхдээ зүгээр сонирхолтой өөр баримт юу байж болох вэ? Одоо аргуны хувьд болохоор мэдээж өнөөдөр энэ эрдэмтдийг танилцуулах талаараа нэлээд мэрэгсэн болов гэж бодож байгаа. Би болохоор бас нэмээд одоо хүмүүсийн анзаараг байж магадгүй гэсэн тиймэрхүү зүйлүүдийг илүүдэлхүү оруулахыг хичээсэн. За тэгэхээр манай Эйнштейний маань хувьд болохоор Германы эзэнт гүрэн одоо Виттенбергийн вант улсад бол мэндэлсэн. За тэгээд эцэг их нь болохоор бас яг юуг нь гарал үүслийг харах юм бол еврей үндэстэн гэж бол бас явах юм байлээ тийм. За тэгээ аав нь инженер хүн байсан болохоор бас тийм хоосонгүй ер нь удам талаас их юм бол бас тэгж бол үзэж болох юм байлээ. Одоо аав нь өөрөө жишээ нь тогтмол үүдэл дээр суурилсан цахилгаан тоног төхөөрөмж юм үйлдвэрлэх компани ахтайгаа нийлээд байгуулж байсан юм байлээ. Үйлдвэртэйс, бизнестэйс. Тийм, бизнестэй. Яг хэд нөгөө ер нь энэ хотуудын цахилгаанг тогтмол гүйдлэр хангах уу, ховсох гүйдлэр хангах уу гэдэг дайн эд өрнж авах үед тогтмол гүйдэл тал дээр нь бооцоо тавьсан хүн гэх үү? Бизнес эхлэн гэдэг чинь баг амьдралаараа шахах уу бооцоо тавьж байгаа тайл адилхан тэмцүүлтэй. За тэгээд миний хувьд яг эхний одоо жишээ нь одоо энэ хүнтэй холбоотой факт гэх юм уу те бас сонирхолтой баримт нь гэх юм бол одоо үнэхээр өөрөө тийм гайхалтай төвлөрөх чадвартай ийм хүүхдээс юм байна л да. Төвлөрөх чадвараар бид нар ингээд ялангуяа амжилттай сурахын тулд ширээний ард хэр удаан сууж чадах ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл бол маш чухал байгаад байдаг. Тэгэхээр сая хэлсэн тэгэхээр манай Эйнштейний хувьд болохоор аав ээж нь тэгээд дүү нь болохоор Майя гэдэг бас одоо охин байсан байгаа. Дүүгийнх нь болохоор хэлснээр ярьжсанаар болохоор Эйнштейнийг болохоор багтаа ингээд одоо юмыг гүлрөөд юм гүн бодолд ороод ингээд бас суучих тохиолдол маш их байдаг байсан. Одоо юм яриад ингээд яагаад те нэг юм руу маш их төвлөрөөд одоо хүн хажууд нь хөөе гэж барагтай хэлэхдээ өө гэл нэг зочоод ингэдэг штэ. Тэрмж авдаг. Тэр үшигэр нь юм ингэж одоо нилээ тэмсэн гүн ингэж нэг юм бодохоор тэр гүн орж чаддаг байсан гэж байгаа. Энийг болохоор жишээ нь ямар байдлаар илэрхийлж гэнэ гэхээр одоо бид нар ингээд жишээ нь баг баг тоглоо мэдээж хүүхд тэмчээ тоглоо штэ. Тэгэнгүүт хүзрээр ингээд гэр барих гэж байгаа. Одоо хоёр хүзрийг ингээд нийлүүлээд бие биеийг алуулаад ингээд тавина штэ. Тэгээд ингээд дахиад хоёрыг тавиад ингэж тавьж байгаа суур гэсэн үг штэ. Тэгэнгүүт дахиад одоо тэр хоёр нийлүүлснийхаа дээр нь ингэж хэвтэйгээр нь хүзрүүдийг тавиад тэгэнгүүт чи ингээд дараа нь болохоор тэрнийхээ дээр дараагийн хоёр дахь давхар гэдэг ч юм уу. Ингээд бариа явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг энийг болохоор жишээ нь энгийн хүүхдүүд гэх юм бол нэг 4 давхар орчмыг одоо бариад ийм тийм чадвартай л их хвчлэн байдгийн байна л та. Тэгэнгүүт одоо Эйнштейний хувьд болохоор яг энэ хүзэр ингээд жишээ нь хүзрээр одоо гэр барих гэдэг юм уу те энэ тоглоом дээр бүр 13 давхар хүртэл барьж исэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж энийг чинь барихын тулд нураал дахиад оролдоол ч юм уу те оролдоол гэдэг юу вэ? Тий одоо яг нөгөө хамгийн гол нь анхааралтай бол нэг жоохон ингээд буруу хөдөлчих юм бол нөгөө нураад унжиж байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ тал дээр жишээ нь харахад одоо төвлөрөх гэдэг юм уу те ийм багасаа юм бас онцгой иймэрхүү чадвар байсан болов уу гэж бас харж болохоор байгаа. Энэ нь болохоор хожмоо яг иймэрхүү зүйл нь яаж мэдрэгцэнээр бас өөрийнхөө эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийгээд явж хахад жишээ нь бүр яг ажилдаа төвлөрөөд 3 сар баг гэрээсээ өрөөнөөсөө гарахгүй те. Тэгээд энэ нь одоо мэдээж одоо амжилттай бүтээлүүд гаргахт нөлөөсөн. Гэхдээ бас энэ биеийн муудад бүр эмнэлэгт хүргэгдээд энэ 3 сар гэдэг зүйл нь зогсож байсан ийм тохиолдол байгаад байгаа. Өөх. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг BSB дэмжин ажиллаж байна. Тэгэхээр BSB-д үн хайлтсан байна. За Японы Toshiba брендийн 2 халахтай хөргөгч 30% хямдарчээ. Сая 549 сая төгрөг болсон байна. За мөн 9 кг-ын гугаалгын машин 25% хямдраад сая 449 сая төгрөг болсон байна. Зөвхөн BSB-д л ийм урамшуул өрнөө. За манай нэвтрүүлгийг дэмжин ажилласан BSB-д баярлалаа. За тэгээд Эйнштейний тухай бас өргөжлүүлэхэд ер нь бол бас энэ талаар хүмүүс бас нэлээд сайн мэддэг нөө багтаа үг хэлэхгүй 4 нас хүртлээ ч юм уу те үг хэлэхгүй байж байгаа одоо ээж аав нь бол баг за нэг юм оюуны ч юм уу асуудалтай ер нь бол жоохон хөгжлийн бэрхшээл гэж сүлээд яриад байгаа тийм их асуудал үг төрүүлсэн болов уу гэж бодож байсан. Тэгээ энээс яг хоош бол үг хэлээд бол явсан гэж байгаа. Тэгээ яг зарим тохиолдол болохоор нэлээд олон эрдэмтдээ хүмүүсийн дунд бас сүулт
хилд орох ийм тохиолдол байдаг тий. Тэгээ энийг болохоор бас Эйнштейний одоо тийм юу гэж хам шимжиж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бас нэрлдэг юм нэршил бол байдаг юм байна. Тэгээд 5 настайд бол Эйнштейн Мюнхен хотод байдаг католик баг сургуулиуд суралцж эхэлсэн гэж байгаа. За тэгээд 8 таадаа болохоор Лютополдын гимназиумд бол шилжиж суралцаад эхэлсэн гэж байгаа. Тэгээд энэ дээр болохоор бас нэг сонирхолтой зүйл нь гэхээр Эйнштейн өөрөө одоо юу гэдэг олон зүйлийг ингээд төсөөлж бодох тий. Одоо түрүүний хэлсэн шиг маш их төсөөлөд ингэж бодох. За тэгээд юм сонирхдаг тий. Иймэрхүү бас онцлог байсан. Одоо ямар санда 5 настайд нь 5 настай гэдэг чинь яг төрсөдрөөр нь аав нь тийм луужин бэлгэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэр нь луужин болохоор одоо Эйнштейний хувьд бол нэлээд бас тийм ялчгүй онцгой гэж байгаа. Энэ яг сонирхсан өдөөж өгсөн. Тийм сониуч одоо ягаад энэ зөвхөн энийг зүг рүү ингээд заагаад байгаа юм бол тий гэдгээс эхлээд одоо юу чинь бас юм гайхахаас эхэлдэг гэдэг шиг. Тэгээд одоо яг 5 насны төрсөн өдөр гэдэг нь болохоор 3 сарын 14-ний өдөр байгаа 1884. Одоогоос болохоор 141 жилийн өмнө гэж байгаа. Тэгэхээр яг энэ өдөр бас тухайн хүүхдийн өөрийнхөө одоо эргэлтийн цэг гэж хэлж болно тийм. Бас эргэлтийн цэг. Би бас тэгж боддог юм. Хүүхдүүдийг яаж юм сониучсан гэн өдөөх бас нэг арга нь юм томруулдаг шил бэлгэлэхээр ингээд юу мүү сонгон мөнгөний чинь томруулдаг шилээр харахаар бүр үнэхээр сонирхолтой байлаа шүү дээ. Яг нэг хүүхэд нэг 4-5 настай яагаад гэлстэй булж өгдөг шүү дээ. Тэр үед нэг иймэрхүү юм л ингээд чиглүүлж бас хүүхдүүд ингээ өөрсдөө явдаг. Та заавал мундаг халбуу ч юм уу та заавал тэрнээс өдөөж өгөхдөө тэр нэг чиглүүл дурлуулж өгөхдөө л болно гэдэг шиг сан. Тэгэл ерөөсөө юмс одоо дурлцсан гэх юм уу сони ачин дурлцсан гэж бас хэлж бол нэгэн талаар тайлбарч болох нь тий 5 настайгаас. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол одоо сая хэлсэндээ 8 настайд гимназиумд ингээд сурахаар явсан гэж байгаа. Тэгэнгүүт эндээс сураад байж хаад ерөнхийдөө нөгөө одоо бас хүнд тохиромжтой арга нь гэж байна шүү дээ тий. Яг өвчээр бас юм цээжлүүлэх тогтоолох ч гэдэг юм уу. Иймэрхүү хичээлийн арга барилд болохоор өөрт нь тийм тохиромжтой биш байсан байгаа юм л да. Тэгэнгүүт бидний одоо мэддэг хамгийн ухаантай гэдэг хүмүүс маань бас дүнгийн харахаар бас зарим тохиол зарим хичээлүүдээр тийм сайн байгаагүй. Одоо BC ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар ингээд дундаж дүн аваад явж исэн тохиолдол бас байдаг. Гэхдээ яг одоо яг энэ хичээл зааж исэн хүн жишээ нь 12 настайд бол Эйнштейнд тоо зааж исэн. Макс Талмуд гэдэг багш нь болохоор одоо геометр ч гэдэг юм уу бас зүйлүүдийг номын өөрөө барьж байгаад бас илүү сурчдаг. Тэгээ сүүлдээ баг би чамд заах зүйл одоо байхгүй гэдэг ч юм уу те иймэрхүү байдлаар хэлж исэн. Тэгэхээр яг арга барил нь яг зөв байхгүй бол дургуй хичээлтэй бол дургуй те одоо яг тэр заавал ингээд цээжлээ гэдэг тэр энэ хүн дээр өөрт нь тохиромжтой биш бас иймэрхүү зүйлүүд бол байсан байгаа. Тэгэхээр онц сурдгүй байсан гэдэг тэр гол point нь тэр байгаа. Онц сурдгүй байсан. Дээрээс нь хүмүүс бас ихэнхдээ Эйнштейний тухай нэг буруу ойлголт нь дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн зэрэг ойлголдог. За хамгийн өндөр IQ-тэй хүн бол биш зүгээр яг нөхөж одоо хүмүүс тооцохдоо Эйнштейний IQ 160 ч юм уу. 160 бол суутай IQ мөн л дөө. Гэхдээ хамгийн өндөр бол биш магадгүй. Одоо орчин үед тооцогдож байгаа 200 IQ-тэй хүн байдаг. Эйнштейнээс бол илүү IQ өндөртэй хүмүүс байдаг боловч Эйнштейн өөр зүйлээрээ онцгойрч исэн гэж хэлж болно. Энэ түүний сониучсан. Тэгээд юмд одоо утга учиргүй дурлах. Одоо нэг юм барьж авчаад бүр тэрэндээ донтоод 3 сар нүдцсэн. Гэхдээ нүдж юм тоо шинжлэх ухаантай холбоотой зүйлтэй шалгаад байна. Дээрээс нь зүгээр сая чимаа маань маш чухал нэг санааг хэллээ. Эйнштейн хамгийн алдартай ADHD-тэй хүмүүсийн нэг гэж тооцогддог. ADHD буюу Эйнштейн нэг юм анхаарах чадвар сайн биш. Эсвэргээрээ бас нэгэн төрлийн эмгэг гэж хэлж болно. Анхаарлын дутмагшил буюу энэ өөрийнх нь сонирхохгүй байгаа юм хичээлүүдийг үзэхээр өөрөө тэр ингээд хүлээж авч чаддаггүй. Тийм учраас тэр муу сураад шүү дээ, тэ. Сонирхолтой хичээл болгонгууд л ингээл уйдаал бүр ингээд байж чадах байлдаг. Ер нь анхаарал дутмагшилтай байсан гэж үздэг. Тэгээд магадгүй тэр нас нэг тийм онцгой одоо тийм нэг дуртай юмдаа дурладаг тийм зангийн бий болгосон байх магадлалтай. Ийм хүмүүс чинь бас нөө юмд донтох магадлал айгүй өндөр байдаг. Одоо тухайлбал одоо муугар бол жишээ нь хард амиг ч юм уу буруу цанд зөв юмдаа дурлал тэрэндээ бүр ингээд дэлхийн нээлтийг дэлхийг эргүүлэх хүртлээр дурлж алдаг гэдэг харалж байна те. Тийм эндээс бол яг чухал авах зүйл нь болохоор одоо жишээ нь зарим нэг зүйл дээр муу байлаа гэд энэ хүүхэд одоо те муу гэсэн үг бишээ эсвэл одоо сурах чадваргүй гэсэн үг бишээ гол нь зөв зүйлээ олохгүй байх гэдэг дээр нь бас анхаараа тэр зүйлийг яаж дурлуулах уу яаж дуртай минь олох уу гэдэг л маш чухал байгаа даа те. Дурлсан зүйлийг нь олох нь. Эйнштейн бол яг энэ талаар өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Хүүхэд болгон суудаа
А гэхдээ та загсыг модон дээр авирах хэрэгтэй гэж заавал тэр насаараа өөрийгөө тэнэг гэж бодно гэдэг. Өөрөөр хэлбэл тэр өөрийнхөө загсаа усаа олох хэрэгтэй болохоос ш ингээд яг ингээд магадгүй ингээд орчин цагт зарим таны хүүхэд ингээд орчин цагийн юм нүддэг, юм цээжлүүлдэг хичээлдээ муу сурж байгаа бол яг тэнэг гэсэн үг ш. Энэ ер нь тэнэг хүн гэж бол байхгүй. Өөрийн дуртай юм л олоогүй л хүүхэд гэж байгаа бах. Тэрэнд л туслах нь гол үр юм болов гэж ойлгож болж байна те. Аха. За тэгээд намтар дээр нь бас нэг сонирхолтой баримт гэх юм бол одоо гэр бүлийн хувьд болохоор Мило Марич гэдэг эмэгтэйтэй бол гэрэлж исэн. Тэгэнгүүт энэ үнтэйгээ жишээ нь одоо яаж танилцж байсан бэ гэхээр одоо тухайн эмэгтэй маань бас энэ хоёр цуг сурж байсан байгаа юм л да. Тэгэнгүүт мэдээж инстэ ч өөрөө бас өөрийгөө ухаантай гэж боддог. Ер нь ингээл сургуулаа мундаг байгаад байдаг. Тэгэхэд яг энэ эмэгтэй өөрөөс нь илүү ухаантай хүн ангид ингээд цуг илсэж орж байгаа. Тэгээд гараад ирэхээр сонирхол байгаад байгаа тийм. Тэгээд дурлаад ч гэдэг юм энэ эмэгтэйтэйгээ болвол одоо гэрлээд нэг охин хоёр хүүтэй бол болж исэн. Гэхдээ бол тухайд эцэг хин эсэргүүцчихсэн ч гэсэн ингээд зөрөөд уг нь бол сууж исэн юм байлээ. Энэсийн төлөө том золиос хийсэн тийм. Гэвч яг энэ хоёрын амьдралыг харахаар ер нь Эйнштейний хувьд ч гэсэн бас сөрөг зүйл гэх юм бол одоо яг гэр бүлийн харилцаанууд бас тийм доктортой байгаагүй олон эмэгтэйчүүдтэй ч гэсэн сүүлд бас холбогдсон зүйл байдаг. Тэгээ гол нь энэ эмэгтэйтэйгээ гэр бүл байжгаад одоо харилцаа муудаад ирэх үед 1912 онд болохоор үеэлдүү Элза Лавен талтай бол гэрэл дахиж хайр сэтгэлийн холбоо үүсгэж гэрэлсэн. Гэхдээ яг нөгөө одоо хуучин гэрлэлт гэж байна шүү дээ тийм. Энийгээ салгахтаа бас юу гарч ирсэн нь болохоор одоо эхнэрээс салж байгаа шүү дээ. Гэхдээ ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Одоо би ингэж чамаас салж байна тий. Одоо ингэ уучлаарай яг уг нь сэтгэл санааны гэдэг юм ингээ хохирол одоо мөнгө төгрөг өгөх хэрэгтэй байхад одоо ингээ надад юу ч мөнгө алга байхгүй байна энэ дээр уучлаарай. Гэхдээ би дараа Нобелийн шагнал авахаараа чамд мөнгө өгнө гэд тэгэж хэлжсэн юм байл та. Тэгээд тэгэнгүүтээ одоо нөгөө ихнэр нь болохоор тэрийг яг 7 хоног бодож байгаад за яг окей ойлголоо хүлээж авлаа гэдэг иймэрхүү байдлаар хариу өгсөн юм байл та. Тэгсэн чи яг энэ дээр болохоор одоо энэ явдлаас хойш дахиад бүр 17 жилийн дараа гэж байгаа хэлсэн амлалтанд хүрээд Нобелийн шагнал 1921 онд те фото эффектийн хуулиар ингээд Нобелийн шагнал аваад их нэртэй бол хөгжижсэн юм байна. Тэгсэн чи их нэр нь яг тухайн үед тэр мөнгөөр нь 3 байр авч ирсэн. Одоо энэ болохоор үйл хөдлөлийн одоо бизнес хөрөнгө оруулалт те. Иймэрхүү байдлаар бас одоо тэр хэлсэн аманда 17 жилийн дараа хүрчээс өөртөө бол бас маш ихтгэлтэй байдаг шүү дээ тий. Нобелийн шагнал авахаараа би дараа жамд мөнгө өгнө гэдэг иймэрхүү байдлаар бас тэгж хэлжсэн гэдэг сонирхолтой зүйл байдаг юм байна. За Эйнштейний бас явдлыг ярил дэлдэхгүй байх. Дээрээс нь Милевой Маричтай холбоотой асуудал нь түүний бас нэр хүндэд гэх юм уу бас их хүнд тусгууц үйл явдал бол мөн ер нь бол зарим хүмүүс Эйнштейн том эрдэмтэн гэхдээ өөдгөө новштэй гэдэг юм уу те цугаас ихнэрээ дээрэс нь энэ нөгөө Эйнштейний яг хамгийн оргил жил нь 1905 оны гайхамшиг жил гэж нэрлэдэг. 1 биш 2 биш 3 биш 4 шинжлэх ухааны нээлттэйсэн эрдэм шинжлэхний бичлэг бичсэн хамгийн үр бүтээлтэйсэн 28 наснд байсан энэ одоо бичвэрүүдэд бичихтэй ер нь энэ харьцангуй онолоо боловсруулахдаа их нэртэйгээ бас их ярилцдаг байсан. Ер нь бол харьцангуй онолыг бол ганц Эйнштейний бүтээл биш Милевой Маричны дундын бүтээл гэж үзэх ёстой гэсэн хүмүүс ч бас байдаг. Тэгээ яг тэгвэл Милевой Марич чинь түрүүн одоо Жамбаа маань хэлсэн. Үнэхээр гавл эмэгтэй одоо яг утгаар гавл эмэгтэйсэн. Тэгээд эндээ ярьж байхдаа энэ би болсон байх магадaltaй гэж үздэг. Гэхдээ Эйнштейн эцсийн дүндээ энэ бүх одоо гавьяаг өөртөө авсан, дээрэс нь их нэрээсээ салсан хүүхдүүдтэй нь одоо хайсан. Тэгээд тэр чинь одоо салснаас хойш чинь олон жилийн дараа яг үүндээ тухайн үедээ ч биш эрт Нобель авчна гэж бодсон боловч бүр явсаар хагаад харьцангуй онолоор биш фотоэлектрикийн хуулиараа 21 онд Нобель аваад тэгээд нэг юм өгч исэн нэг тийм түүхтэй байдаг те. Тэгэлгүй хаа. За дуламдорж мөнхнөр өглөөний мэндэ сурах хүсэл эрмэлзэл арга барилтаа болох нь яалтчгүй багштай холбоотой гэсэн мэн. За бид нар гэхдээ би бол ингэж л ойлгож байна. Одоо тэгээд багш гэд бүх ачааг одоо багштай өгөөд байвал чадж байгаа хүмүүст нь чадахгүй байгаа, дийлэхгүй байгаа хүмүүст илүү их ачаа өгөөд одоо нэмэргүүл юм шиг. Мэдгүй миний бодлоор орчин цагт бол одоо интернет хөгжсөн одоо жоохон англи хэлтэй л хат хүүхд өөрийгөө сурахчих боломжтой юм үед бол заавал багшаас хараад байхгүйгээр зөвхөн юм сониуц зангийн өдөөж өгөөл орхичвол бас хүүхд бол нэлээд хэмжээнд өөрөө явчих юм шиг надад бол санагддаг. Дээр нь бол саний санаан дээр эцэг эхийн нөлөө те маш чухал одоо юу гэдгийг бид нэр ингээд Монголд яг өнөөдөр бодит байдлаар нэг хүүхэд
хүүхдтэй одоо нэг багштай нэг хүүхдтэй харилцах гэдэг юм ингээд уг нь бол ийм харилцаа үүсэх шаардлага байна шүү дээ. Тэгэхээр чи нэг ангид 40 ч юм уу тий одоо 3 ээлжээр орж иж гэдэг юм уу эсвэл ингээд маш олон хүүхдүүдтэй нэг зэрэг ажиллаж байгаа. Тэгэхээр яг тэр болгон дээр багш хурж ажиллана гэдэг юм уу тийм боломж нь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ дээр нэмээд эцэг эхчүүдийн өөрсдийнхөө оролцоо тий яг тэн дээр заасан юм дээр нь магадгүй ирээд одоо бид нар ч гэсэн заагаад өгөхөд өөртөө мэдэхгүй л гэж ChatGPT ашигладаг ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар бас тэр хүүхдийг зүгээр өөрөө хажууд нь бас боломжоор ярилцаад ингээд одоо сонирхолтой байлгах ч гэдэг юм уу нэмээд бас ойлгоо үзүүлэн тайлбарлах иймэрхүү тусламж болж шаардлагатай гэж бол хардаг. Харин тий одоо яг дулам дорч мөнх нарын хэлж байгаа үнэлтэй үг нь багш бол маш чухлаа мэдээж хэрэг. Гэхдээ хүрэлцэхгүй байгаа тал бол Монголд ялцчихгүй байгаа. Тэгээд энэ үед нь бол одоо тэгээд багшийг буруутгаад бүгдээрээ суугаад хайрын цаг хүүхдийн тэр чи одоо алтан цаг шүү дээ хүүхдийн яг тархин ингээл өсөж байгаа энэ цагийг ёстой ингээл болохгүй тэгээд болохгүй гэж суухгүйгээр харин өөрөөсөө одоо чадлаараа л оролцох хэрэгтэй. Би зүгээр миний л бодлоор шүү. Интернет маш их хөгжсөн байгаа болохоор математикийн хэцүү томьёо бүгднийг видеогоор одоо заадаг гоё болчихжээ. Нээлттэй хан академи гэдэг гоё платформуд бий болчих. Энэ тохиолдол зүгээр нэг одоо чухал одоо монголчуудад одоо юм хэлэл юм шиг байна гэж би бодсон. Англи хэлтэй. Англи хэлтэй хахад хүүхэд бол компьютертэй технологид бол биднээс илүү харьцчихна дөө гэж багш байна одоо тийм. Тэгээд нэг энийг л мэдчихсэн нэг жоохон өөрийн хүслийн л суулгаад өгчихэд өөрөө тэгээд машин шиг юмнуудыг мэдээл. Таныг одоо мадлаад байгаа шүү. Үгүй ээж аав тэгдэггүй. За тийм одоо хүүхдүүдтэй олон монгол хүүхдүүд олон болгын ерөөлийг төвшүүлье гэж бодлоо. Сууд ундрах яг дурлаж байгаа юмыг багш дэмжихгүй тоодохгүй бол тэгээ хаях тэр юмд дургу болох тохиолдол байна. За мэдээж тэгэлхүүл яах вэ? Яг болж байгаа бүт чарна л бүгдээрээ болгох байх та. За манай хамтран ажиллагч аялахад алс хязгааргүй өрөө те 70 жилийн түүхтэй Жуулчин компани аяллаа хөтөлбөрүүд хамтран ажиллаж байна. За Жуулчин компани Монголын анхны одоо ууган аялал жуулчлалын компани ийхүү одоо 70 жилийн түүхтэй болчих. За тэр 3 сард л 4 аяллаа хөтөлбөр танд санал болгож байна. За хамгийн гол нь бизнес эрхлэгчид ер нь та зөвөр бас технологи ер нь хаашаа бизнес тоног төхөөрөмж хаашаа ямар шүү байдал сүүлийн үеийн тоног төхөөрөмж ямар байгааг мэдмээр байвал мэдээж хэрэг кантон фер рүү Гонжо хотод болдог энэ том үзэсгэлэн худалдаанд оролцох шууд нислэгтэй аялалд санал болгож байна. Тэгэхээр энэ одоо Жуулчин компани нислэгийн тийг сонгоцны буудал такс хөтөлбөр цаагдсан зочид буудал хөтөлбөр цаагдсан хоол үзүүрүүд аялагчийн иж бүрэн даатгал гэд бүгдийг нь багтааж танд одоо таныг аялуулна. За дээрэс нь Монгол хөтөчтэй бүх одоо хөтөлбөрд Монгол хөтөчтэй гэдэг нь гол давуу тал та санаа зовох хэрэггүй шууд Жуулчин тандал кантон ферд оролцоод ирж болох нь байна. За дараагийн аялал нь бол газрын диважин Хайнан. За Хайнан л шууд одоо нислэгтэй болсон. За энэ шууд нислэгт Хайнаны одоо аяллаа хөтөлбөрт нь соромгчны арал ахаарын лифтээр аялах beauty crown grand show үзэх гээд далайн эрэгт амрах гээд одоо газрын диважинд аяллаа нэг хэдэн хоног аялаад ирэх боломж байна. 2025 оны эрч хүчээд цэнэглэх Фукок арлын шууд нислэг бас шууд нислэгтэй Вьетнамын Фукок арлд таас одоо энэ дулаан газар Win Wonder Park, Ocean World шүрэн арал сафари амьтны хүрээлэнгээд үзэх юм ихтэй юм аяллыг санал болгож байна. За мөн Туркийн 3 хотын гайхамшигыг мэдрэх аялал гэдэг ийм 4 хөтөлбөр зарлагдсан байна. Тэгэхээр ер нь бид нар чи аяллаа компани сонгохдоо ер нь хамгийн гол зүйл нь болохоор одоо энийг өмнө хийжсэн туршлага байна уу те. Тэг яг энэ хөтөлбөрийн дагуу явж гин үгүй юу те. Очоод бас арай өөр байдлаар яваад байна уу, амсандаа хүрч гин үү гэдэг бол юм чухал үзүүлэлтүүд байгаад байдаг. Мэдээж тэгээд даатгалуудад бол хамрагдах шаардлагатай. Бид нэр яг аяллаар явахаар иймэрхүү дарааллууд байдаг. Дээр нь болохоор хүмүүс чинь бас мөнгөтэй болохоор явна гэдэг штэ. Тэгэнгүүт одоо банк болон аппликейшны зээлэр ч юм ингээд хувааж төлөх иймэрхүү боломжуудыг бас яг саяны дурдсан нөхцлүүдийг болохоор энэ Жуулчин компаниас олгодог юм байна тийм. За тэгэхээр Жуулчин цэгийн мэн гэдэг аль биесны вебсайт руу та ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Жуулчин компани гэдэг фэйсбүүкээс авал бас аль биесны фэйсбүүк пэйж нэгаа та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад ангуул лайк дараарай. Уцтаар мэдээлэл авъя гэвэл 7288 12 12 7288 12 12 манай нэвтрүүлэгтээ аялахад алс хязгааргүй өрөөтэй Жуулчин компани хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Ч наран цэцэг багш гэхээсээ сонирхсон зүйлийг нь сайн ярилцаж өөрөөр нь шийдвэрлэх нь зөв мэтээ гэсэн байна. За энийг одоо сүүлийн үед бас ийм
сэдв бас яригадаад байгаа. Self education буюу өөрөө өөрийгөө сургах чадвар хамгийн чухал чадвар болж хувираад байна гэж байна. Өөрөөр хэлбэл уламжлалт одоо яг үүндээ ийм ерөнхий боловсролын системүүд бидний орчин цагийн амьдралд хангалттай хэмжээний чадрыг олгохгүй байна. Ерөөсөө ингээд за онц сураад орж ирэхэд л гологдоод байна. Яагаад гэхээр магадгүй нөгөө чухал чадруудаа эзэмш чаддаг, өөрөө өөрийгөө сурах чаддаг. Тэр эрдмээ энэ хооронд эзэмшиг зүгээр хэдийн юм чийжилсэн хүүхдүүд үйлдвэрлээд байна. Энэ одоо сургалтын систем гэдэг чинь хаа байсан аж үйлдвэрчлэлтийн үед бий болсон сургалтын систем ээ. Тэгэхээр энэ зүгээр л ингээд нөө ажилчин бэлтгэх ийм одоо сургалтын систем байтал ингээд энэ одоо орчин цагт өрсөлдөх чадвартай хүүхдүүд төрүүлж чадахгүй гэх мэт янз янзаар тайлбарладаг тийм. Тэгэхээр ер нь бол зүгээр сургуулаа орхих гэж байгаа юм биш. Ерөөсөө тийм юм санаа бол хэлээгүй. Гэхдээ нэг чухал чадвар нь орчлохгүй орчин цагт нэг чухал чадвар нь өөрөө өөрийгөө сургах чадвар гэдэг зүйл болж байна. Одоо яг бид нэр ингээд зайлшгүй ингэх ёстой тэгэх ёстой гэдэг штэ. Тэгээд би нэг сүүлд солонгос сурах тухай нэг тийм арга хэмжээнд оролцож байсан аахгүй юу? Бас тэгээд нэг асуултанд хариулаач юм уу туршлагаасаа хуваалцаад гэдэг. Тэгэхэд яг 10 жилийн хүүхдүүд бас байсан. Тэн дээр сонсож байхад яг хүүхдүүд ер нь зарим нь болохоор ингээд яг ялчгүй л одоо би энэ усад очиж суралцсан тий. Иймэрхүү мэрэгчлээ сурна гэдэг зүйл айл хэдийн сонгоцсон тэгэнгүүтээ баг бус хичээлүүдээ өөрөө одоо орхих тий. Зарим нь бүр жилийн чөлөө аваад тэрүүндээ бэлтгэж гэдэг юм хандлагууд бий болчихсон. Зарим нь болохоор ингээ өвчтэй гэж хэлээ. Надад одоо хэрэггүй би өөр юмнууд хийгээд байна. Миний чухал яг харсан зүйл болохоор энэ байна. Би энүүндээ цаг гаргамаар байна гэдэг ингээд янз бүрийн тийм үзлүүд гарчихсан байгаад байдаг. Тэрүүндээ нь бас одоо уйлдаж бид нар явахгүй бол хоцрох гээд байгаа. Тэр хүүхдүүд өөрсдөө маш их мэдээллийг маш хэрэгтэй мэдээллийг олоод авч чаддаг болчихсон байгаа учраас тий. За тэгээд одоо яг энэ асуудал бол миний хоолн дээр ш болж энэ да манайхуу одоо миний шал хэрэггүй юм цаг өрүүлээд байна гэсэн одоо бүүн асуудал болж байгаа. За Эйнштейнтэй холбоотой мэдээлэл бол дууссан баг тийм. Эйнштейн бол бүх цаг үеийн хамгийн агуу эрдэмтдийн нэг гэдэг. За өнөөдөр одоо эрдэмтэн шинжлэх ухааны дурлах систем бас их чухал өдрөө баярын өдөр гэж хэлж болно. За тэгээд түрүүн хэлсэн нөө P өдөр буюу 314. За тэгээд 314 гэдэг тоо ямар учиртай юм бэ? Ер нь P тоотой ерөөсөө дэлхийд дахинд бүх эрдэмтэд яаж иж байгаа холбогддог гэдгийг бүгдээр өнөөдөр батлана гэж байна. За ертөнцийн хамгийн түгээмэл дүрс бол мэдээж хэрэг дугуй дүрс. Тэр нар, сар, дэлхийн од гэдээ бүгд л бөмбөрцөг дугуй дүрсээс тогтоод байгаа. Шалтгаан нь маш энгийн л те. Дугуй бол хамгийн хэмнэлттэй дүрс гэж хэлж болно. Тэр бид нар бол хамгийн том хууль, таталцлын хууль, таталцлын хуулиар орон зайг хамгийн их хэмнэсэн хэлбэр бол бөмбөрцөг хэлбэр байна тийм. Тэр их одоо материйг хамгийн хэмнэлттэй дүрсээр багтаах нь энэ бөмбөрцөг дүрс байдаг. Тиймээс гариг ирэхээс од мичэд дугуй дүрстэй байдаг. За Монгол гэр хүртэл дугуй байдаг нь дулаан дарахтай ч хамгийн хэмнэлттэй байдагтай л холбоотой. Тэгэхээр монголчууд бас энийг бол эртнээс л мэдчихсэн болж дарж байгаа. Тэгээ тиймээс дугуйн уртыг нарийн тооцох нь өндөр ач холбогдолтойсэн. Ер нь дугуй одоо ингээд тойруулаад хийхэд архитектор барилга хийхэд ялангуяа маш наривчлалтаа тооцохгүй бол алдаа энэ дэр гарч гаддаг. Тийм учраас ерөөсөн дугуйн уртыг тооцох энэ тоог тооцох нь ерөөсөө үе математикчдын толгойн өвчин байсан байгаа юм тийм. Тэгэхээр хүн төрөлхтөн дугуйг ууг нь бол дугуйн уртын радиус нь бол радиустай харьцуулахад 3-аас их гэдгийг бол мэдчихсэн. Яг бол дотор нь гурвалжин ингээд байрлуулад 3 болж байгаа. За гадуур нь дөрвөлжин багтааж хаад 4-4-өөс баг гэдгийг бол ойлгочихсон. Энийг бол эртнээс мэдчихсэн. Дугуйн урт бол ерөөсөө юунаас 3-аас их 4-өөс баг гэдэг. Тэгэд Бабилончууд бол баримжаагаар 25-ыг 8 хоосон хэмжээтэй гэж хамгийн их одоо ойртуулж энгээр дугуйн уртыг баримжаалдаг байсан бол бидний мэдих одоо P тоог эртний сууд сэтгэгч Архимед анх олж ирсэн юм байна. За Архимед гэдэг бол нөгөө юуны хөвөлтийн хүчийг холж тогтоогод Эврика гэж ойролдог. Бас л сайхан гар тийм. Тэрээр дугуй дотор багтаасан 96 дүрстийг 96 таалтыг ингэж багтааж олоод 96 талынхаа одоо уртыг нь периметрийг нь тооцсон байна. Периметрийн дэрийг тооцно гэдэг бүр маш яригтай нэлээд хэцүү асуудал. Гэхдээ энэ периметрийн тооцож чадсанаар 314 гэдэг зохиосон хүн Архимед юм аа. Архимедийн үед бол бид нар дугуйн уртыг холохдоо 314 гэдэг тоо гаргачих. Энийг бид нар чижилдэг нь бол аль 2000 жилийн өмнө. За энээс хойш энийг ерөөс яг Архимедийн зохиосон олон үнцгтийг дотор нь ингээд байрлуулад периметрийн олдог аргыг ерөөсө бүх үеийн математикчид оронгоор нэмэл яваадаж ийм байдлаар дотор нь дүрс хийгээд ингээд одоо тооцдог аргыг 2000 жилийн турш ингээд математикчид одоо олж исэн. За нэг Людольф фон Койлен гэдэг одоо энэ Голланд эрдэмтэн амьдралынхаа 25 жилийг
ингэж зарцуулж энэ P-тог-ийн оронг тооцоо зарцуулсан байна. 35 дахь оронг олохын тулд 25 жилийг зарцуулсан. Энэ зөвхөн математикчдын бас нэг юм одоо донтолт гэх юм уу өөрийгөө гайхуулах нэг арга нэсэн байна. За түүний булшин дээр энэ одоо тоог нь сийлж үлдээсэн байдаг. За ингээд P-тог тооцох агуусууднуудын одоо энэ их яргалал маягийн юм аргачлалыг хэн өөрчилсөн бэхээр хамгийн том агуу эрдэмтэн дахиад нэг агуу эрдэмтэн өөрчилсөн. Энэ бол Исаак Ньютон. За Ньютон бол интеграл дифференциал тоолол гэдгийг зохиосон. Гэхдээ хамгийн амар нь ингэсэн байна. Нийл деграсс Тайсон ингэж хэлсэн байна. Ньютон ганцаараа хөдөлгөөний хуулийг нээсэн. Гав ганцаараа дараа нь таталцсны хуулийг нээсэн. Гариг ирэхс яагаад төгс дугуй биш эллипс хэлбэрээр иргэдэг гэдгийг тайлбарлахын тулд зүгээр л дифференциал интегралыг нээсэн. Зохион бүтээсэн оптикийг нээсэн. Тэгээд тэр 26 нас хүрсэн гэж. Агуу амьтан байсан. Тэгээд дифференциал тооллоор бол пиг дараагийн арифметик аргаар тооцдог болгож хувиргасан. За үүнээс хойш эрдэмтдийн зовлон багассан гэж хэлж болно. Дээрэс нь 3 сарын 14-нд Эйнштейн төрсөн бол Стивен Хокинг бас агуу физикч 3 сарын 14-нд нас орсон. Магадгүй энэ том агуу эрдэмтэд 314-т их л холбоотой юм байна. Би бас Эйнштейнийг тэгж явах гайхаад тэгэнгүүтээ бас нас орсон өдөр бас холбогдох нь гайхаад юм нэг учиртай гэдэг шиг л те. Аа. За энэ хүрээд манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл бие шүү гэд хамтран ажилласан. За мөн аялахад алс хязгаар үгүй ураатай жуулчин компани аяллаа хөтөлбөрөд хамтран ажиллаа сонсогчдоо үргэлжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай нэвтрүүлэг та мэдхүү эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Сайхан мэдээлэл бэлдэж авчирсан. Чамбад баярлаа. Баярлаа.